За бидэнд таалагдвал чалчнаа. Бид бас нэг динсээ тавих хэрэгтэй юм байгаа үсттэй. За ямар юм? Анд бол Яг хөвдөө. Анд болох эрдэм гэхээс илүүтэй ердөө л анд гэдгийг ухахгүй чинь л энэ замбад анд гэдгийг юу гэж боддог юм? Нийтээрээ хүлээн зөвшөөрсөн, нийтээрээ тийм ээ гэж бодсон тэр ойлголт руугаа хүрсэн үгийг чинь мэд хэрэг гарна. Андаан гэд ар нуруу руу чинь хутга шааж байна уу? Андман гэд саймширж байгаа хэрнээ алдааныхаа үр дагаврыг ацаглаж байна уу? Андман гэд дотносох тусмаа үр чиний сүүдэрс хорвноос өөрийг харахгүй болж байна уу? Андман гэд үр чиний ялал багтлыг үгээлцэж чадахгүй жүтөөрхөж байна уу гэдэл бодох ёстой болох нь байна ядрууд нь. Эхлээд шүү. Тийм үү дэшээ ядруу. Тийм байгаа биз дээ. Алсаж яваа мортон та нар ачаар бараан зүсмийн цайвар зүсмийн юм байна гэдэл харна тийм үү? Бүдэг бадгал харна. Дөхөө тэр уртхантай байгаа зэл дээр ирээд харахад тийм өнгийн хувцастай юм байна. Тийм дагсан байна. Тийм хазаартай, тийм дөрөөтэй юм байна гэд харна тийм үү? Энэ үүдээр орж ирээд тэргэд суухад тэр хээтэй юм байна. Тийм үрчлээтэй юм байна. Тийм харцтай юм байна. Ийм хэмтэй юм гэ таньна тийм үү? Юу хэлэх гээд байна гэхээр дотносох тусмаа та нар нэгнийхээ сүүдэр байтугай авирыг нь таних эхэлдэг. Танихаас өөр гарцгүй болдгоо. Үүлэнд хамсаж байгаа тохиолдолч тэгмгүй ердөө л нэг тэврэх төдөд ойртчиход холдож байгаа юм бол тэр хамаагүй. Үүлэнд хамсах уу? Ерөнхийдөө нэг зорилгодоор нэгдсэн үед дотносох тусмаа нэгнийхээ өргөсийг, сүүдрийг, сорвийг, алдааг харахгүй гэж нүдэ анивчиг мэдрэгдээд байна. Мэдрэхгүй зүхтаасан ч гэлээ түүнд нь өртөөд байна ядруудаа. Тэр үедээ тэр сүүдэр өргөсийг нь та нар төвчиж тэр зорилгын доор эвлэх ухаан байгаа юу гэдгийг ажих ёстой. Ухаан шүү энэ бол. Ив гэж ухааных эхлэн хөг байж болно. Гэхдээ нэгэн зорилгын дор эвлээд нэгэн зорилго дүүргэх үргэлжлэл нь бол ухааных шүү ядрууд минь. Түүнийг мэдэхгүй тэгээд л дэлхийн ингээр сэтгэчгээд дээлийнх нь үрчлээг ажиад байх юм бол үхсэн хойшоо анд болох. Тийм үү? Анд болох эрдэм чинь 5 тусгаарын төлөө л анд болно гэж байгаа биз дээ. 5 тусгаараа хамтаар хариуцсан. 5 тусгаараа таньж дийлээ юу ядрууд нь. Өөрсдийн хэмжээндээ ойлголттой байгаа. 5 тусгаар гэдэг чинь ердөө л энэ 5 бат байж энэ 5 зэрэгцэн оршиж байж атгах гарын 5 хуруу шиг цулдал болж байж л тийм хэмжээний ухаан хэрэг болох нь, тийм хэмжээний зүтгэл хэрэг болох нь, тийм хэмжээний ухаанаар хэтгэлцсэн эв хэрэг болох нь. Тэгж байж л 5 тусгаар гэх өргөх тооныг хамтаар хариуцсан шүү дээ. Гэтэл тоон өргөх зорилго тавьж чаад л би л ийм өнгөх авираар түрий бариад өргөсөн үзүүлээд эсвэл энэ л ийм юм гэх өргөсийг нь харчаад өргөсийг нь харсан юм бол түүнийг нь түүгээд өгөхөд яадаг юм. Шархыг нь харчихсан юм бол түүнийг нь дэмнээд өгөхөд яадаг юм. Хамтаар хариуцахын тулд л тэр 5 тусгаарыг хамтаар хариуцахын тулд л та ядрууд нь анд болж байгаа юм бол
тэр зуур энэ өслөн ёдрох өвөний голомтондон ямар авир гарагдах нь сүлжээ гозгорын өөртөө хэрхэн хатуурхаж хэрхэн өөрийгөө шийтгэх нь хинт хамаа нэг талаар. Яагаад гэвэл та нарын зорилго чинь 5 тусгаар. Гэхдээ 5 тусгаар гэхээр та нар улсын хэмжээнд л бодоод байж магадгүй. Өөрөөсөө алсруулж утгыг нь их өргөжүүлж мэдээж тэгж бодох ёстой. Гэхдээ 5 тусгаар чинь та нарт өөрөөсөө чинь бас байгаа шүү дээ. Тийм үү? Удман цусаа үргэлжлэл сахигч нь цусна. Өөрийн хүрээлэл өөрийн орон зайг бий болгох чинь үүнийг хадгалах чинь хэлнэ. Өөрийн сэтгэж өөрөө бодож тунгааж үйлдэхийн эхлэл болгож байгаа чинь тарих чинь үйлдэлтэй үйлдэхийн төлөөх сахилга бат. Үйлдэхийн төлөөх төвчээр өөрийн ёс суртахуун гэдэг чинь засаг чинь өөрөө үзэгдэж байгаа. Өрөөл жишгдэж байгаа. Өөрийн чинь оршиж байгаад харагдах хэлбэр чинь ахуй чинь гэдэл. Өөртөө наагаад эхлээ бодцгоо хууханууд. Нөхөрлөж байгаа нэгнийхэн авиртайг мэдсэн бол сайн сансан нэгэндээ холын зорилгод хамт чогшуу гэсэн нэгэндээ муу үгээ бүү нууж бай өдрүүд минь. Гэхдээ муу үгээл нуухгүй байгаа ингээд муухан авираараа бүү төрий барьж бай өдрүүд минь. Та өдрүүдийн дийлэн курсыг ажиад байхад засаад авъя гэхэд нь би юм хүн гэж авирдах юм. Засахгүй хаяа гэхээр намайг тоосонгүй гэж гуйнах юм. Мэдэмгүй. Ийм бусгсан орон зайгаа, ийм бусгсан сэтгэлийн буртга хүмүүн өөрөө л давхаас өөр гарцгүй байдгаа ёдрууд минь. Ямар гавлыг чинь заацаар нь салгаж байгаа тархийг чинь цуугуулад буцаад цөвх үү. Гарыг чинь дастаж байгаа судасныхаас чинь өвгөд бид ухаант нүж сутгах уу? Үгүй үсттэй. Өртцийг чинь хөндийлж байгаад өөр зүрх хийх үү? Үгүй үсттэй. Гэгчлэн бодох хэрэгтэй дээ ядрууд минь. Анд болох дээр өвгөд бид ийм л ивэсүг хэлнэ. Үүнээс илүү хэрэг үгүй. Хамтаар хариуцахын тулд хамтаар хариуцах шүү дээ бодцгоо ядрууд минь. Хамтаар туслах гэйгүү үсттэй. Хамтаар шунах гэйгүү үсттэй. Хамтаар хамгаалах гэйгүү үсттэй. Хамтаар хайрлах гэйгүү үсттэй. Хариуцах гэдэг. Хайрлна гэвэл магад хамгаалахаа мартаж магадаа. Хамтаар туслана гэвэл өгөхөө мартаж магадаа. Хариуцна гэхээр сайнтай гэж тооцвол зүйл гэж хариуцна. Саартан гэвэл зөвшрүүлж хариуцна ёдруудаа. За өөрөг басмаа ёдрууд нь. Дүүг цааш. За та ёдрууд нь 5 дахь буултыг нь за багтаан 2 гаргийн жирэхтэй ихтэй 4 гаргаас хэтрүүлэхгүйгээр тооцоор одоо мэдв. Дуулж байна уу ядруудаа. Бүгд нэг чичлүүлсэн аятай. Өвгөд бидэнтэй ингээд л золгоод л үйл бид хамтран үйл хийлцэж байгаа. Бид хамтаар өртөөлөгчийн үйлийг хариуцаж байгаа. Бид тархин тусгаарын үйлийг хийж байгаа.
Тархин тусгаарын үүлийг хийнгээ энэ өргөөнд ядахна голомт руу минь тахил руу минь жийж болохгүйгээд засаглаж байгаа. Тэгингээ жишг болгож ахуйч нь хилцэж байна. Жишээ болгож та өрсүүдийг чичилж байна. Та өрсүүд чинь цусан шүү дээ. Тэр үүлийг хилцэхийн тулд энэ орон зайд оршиж байна бид. Тийм үү? Тэгээд бидэн лөө ойрцсон чинь бид овоон өргөстэй байгаа бидтэй. Бид овоо сүүдэртэй байгаа бидтэй. Бид ариун авиртай байгаа бидтэй. Тэгвэл та нар яах вэ? Хуйгалсан юмдаа хуйгтан хийрхүү хий бижтийн өвгөд юмдаа хамаагүй сөргвөл тойв уураараа тоншчих юмдаа хамаагүй дөхвөл мисэрийн дүрчих юмдаа гих хэмжээний имэйлт байгаа ч гэлээ энэ үлийг үйлдэхийн тулд ядахна өөртөө чилж байгаа би өөртөө тухайн төвчээд байна тийм үү? Ухаан зарж байгаа гэсэн үг. Гэдгээр та нар бидний өргөсийг дэвчээд байна. Бид ч та нарын өргөсийг дэвчээд л байна. Үг хөдөг өргөс байна. Үг хэлээд байхад боддоггүй өргөс байна. Үг хэлсэн хэлээгүй гялаадаг өргөс байна. Үг хэлээд байхаар үргэлжлүүлээд бодож байгаа нэртэй түүндээ эргэлздэг өргөс байна. Үг хэлээсээ гих өргөс байна тэнд. Сонин өргөстэй ядрууч та нар. Үг нь аривдсан өргөстөн байна бас. Да боллоо тоо хуваанаа.